Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ зүрхэн хэлбэртэй модон дээр энэхүү үгийг буулгаж харуулах болно. Энэ удаа хоёр өөр өнгийн акриликын будгийг хэрэглэнэ. За хамгийн эхлээд ягавтар өнгийн будгийг аваад энгийн хавтгай өстэй биерээр будна. Эхний будгаа түрхэж байгаа болохоор дутуу будагдахгүй гэж санаа зовох хэрэггүй. Үндсэн будгаа олон дахин нэмгэн давхарлаж будах нь нэг зузаан будснаас хавьгүй дээр байдаг. Харин та будахдаа будгаа аль болох гүлгэр байлгахыг хичээгээрэй. Энэ удаа 2-3 удаа давхарлаж будах болно. Давхарлаж удаад хацныхын дараа маш гоё болсныг та харах болно. Ингээд хоёр талыг нь будаад дуслаа. Одоо харин өөр өнгийн акриликын будгаар ирэмгүүдийг нь будъя. Миний хэрэглэх дараагийн өнг бол цайвар ногоон өнг байгаа. Энэ удаа будахдаа биер биш харин бага зэргийн хатуу парлоныг ашиглах болно. Парлондо будагнаас бага зэргийг түрхээд товших маягаар будна. Будахаас өмнө парлон дахь будгаа ямар нэг гялгар уутан дээр бага зэргийг түрхээд будгийг үндсэн гадаргуун дээрээ түрхэж өгнө. Ингэснээр хитрхи их будаг түрхэгдгээс сэргийлж өгдөг байгаа. Будгаа зүгээр л хөнгөн товших маягтай түрхэж өгнө. Хөнгөн товшиж будснаар гадаргуугаа зузаан будагтай биш арай өөр өнгө төрхтэй харагдуулах болно. Зүрхнийхээ бүх ирэмгүүдийг будад тусгаад хатана. За ингээд будаг маань бүрэн хатсан байна. Одоо харин Перинклесийн энэхүү үгийг зүрхэн дээрээ буулгах гэж байна. Гэтэ яг энэ хിവэр нь буулгахгүй. Харин цаасан дээрээ үгнүүдээ уруу харуулсан принтлэх хэрэгтэй. Учир нь зүрхэн дээрээ үг талаар нь наах учраас өсгөнүүд нь уруу харсан байх шаардлагатай. Хүссэн үгээ принтлж гаргаад хайчлаад энгийн декопажны мат буюу гэлтгондгүй цавууг ашиглан буулгана. Зүрхээ бүхэлдэн жигэд цавуугаараа түрхэж өгнө. Цавуугаа түрхэхдээ аль болох жигэд гүлгэр түрххийг хичээгээрэй. Цавуу маань өөрөө өтгөндөө учраас заримдаа олон дахин тараах хэрэг гардаг. За ингээд түрхэж дуусаад бэлдсэн үгээ гадаргуун дээрээ наана. Наахаас өмнө та хаана наах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Энэ маягаар принтлсэн үгээ доош нь харуулад цавуутсан гадаргуу дээрээ нааж өгнө. За үгээ бид нар уруулан принтлсэн гэдгийг санах хэрэгтэй. Зөв байрлуулад зөөлөн тойрог хэлбэрээр сайн дараад өгөх хэрэгтэй. Дунд нь ямар ч агаар буюу хий хуримтлагдах учиргүй. Үгээ гадаргуун дээрээ сайн гаргахын тулд маш сайн дарж нааж өгөх хэрэгтэй. За ингээд үгээ наачглаа. Наасныхаа дараа маш сайн хатаах хэрэгтэй. Бүрэн хатсныхын дараа нойтон алчуураар үгэн дээрээс нь арчина. Давууга
Усанд норгоод маш болгоомжтой зөөлөн дээрээс нь үрх маягтай арчиж өгнө. Ус цаас руугаа шингэж өгснөөр цаанаас нь үг маань харагдаж эхэлнэ. Ийм маягаар цаасаа сайтар үрэх хэрэгтэй. Цаасаа юу ч үлдээлгүй болтол нь нойтон алчуураараа үрээд өгөх хэрэгтэй. Одоо та бүхэн цаас маань яаж хууларч байгааг харж байгаа хаа. За цаасаа бүрэн арилж хууларч дуустал нь энэхүү үйлслийг давцаар л авах болно. Хамгийн гол нь алчуураа маш сайн усанд норгож өгөх хэрэгтэй. Үүнийг хуулахад бага зэрэг цаг авч байгаа гэдгийг та бүхэн харж байгаах. За ингээд эцэст нь бүх цаас гадаргуугаас хууларч бидний үндсэн үг зүрхэн дээр маань үлдлээ. Одоо харин зарим нэг бүдгэрсэн үсгнүүдийг Sharpie буюу фломастраар тодруулж өгье. Заавал та үг эсвэл дүрс принтлж гаргах шаардлагагүй. Харин Sharpie-гаар шууд будагтай гадаргуун дээрээ гараараа бичиж болно. Би монголоор сайн бичдэггүй болохоор энэхүү аргыг хэрэглэж байгааг та бүхэн харж байгаах.
Шарпыг ашиглахдаа үгэн дээрээ зөөлөн дарж бичих хэрэгтэй. За ингээд миний хувьд хангалттай гэж бодож байна. Ингээд эцэст нь декупажны цавууга ахин дээрээс нь түрхэж өгнө. За энэхүү бүтээгдэхүүн нь цавуу, бэхжүүлэгч мөн лакн болдог онцлогтой бүтээгдэхүүн байгаа. Хэрвээ та лака бага зэрэг устай хойлвол түрхэх үед илүү гүлгэр болж өгдөг байгаа. Түрхэд хүртэл амархан болж байгааг та бүхэн анзаарч байгаа. Иймэрхүү байдлаар хэд хэд давхарлана. Мөн зүрхнийхээ ард талыг ч гэсэн бодох ёстой. За ингээд зүрх маань бэлэн боллоо. Бүрэн хацсныхан дараа зүрхэн дээрээ төмөрн дигээг хатгаж өгсөн байгаа. Үүн дээрээ богино тууцыг нэмж өгч чимэг оруулцгаая. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Баярлалаа.